Өглөөний минь сайн байна уу? За та чихвчээ зүгээд тэгээд микрофоноо өөртөө ортуулаа тухтаа сагсуугаарай. Баярлаа. Болж та микрофоноо өөртөө нэг гоё ортуул гэж байна. За болж гэнэ үү те? Экстем болов? Оо болчлоо. За. За өглөөний минь тэгээд та бас яач ирүү те одоо ер нь төгжрөл хэр байна тэгээд одоо хүүхдүүд ч хичээл ном эхэлсэн шүү дээ те. Өглөөний минь. За Монгол улсын төгжрөл бол тэгэл мэдээж их байна уу? Байна. Аргагүй те. За тэгээд та бас бидэнд үзэгч олондоо бас өөрийгөө гоё танилцуулаа. Тэгээ хоёлоо гоё ярина. За намайг Эрхэнбаатар огтой Ануудар гэдэг. Би шүдний их хэмж мэрэгжилтэй. 2002 оноос 2008 онд бүгд найрамдах Куб улсад бакалаврын зэрэг хамгаалаад шүдний их хэмж болоод тэгээд 2009 оноос 2013 оны хооронд Японы Aichi Daigaku бөгөөд Aichi их сургуульд шүднийхаа одоо нөгөө PhD-гээ хамгаалсан. Тэгээд би анагаах ухааны доктор болол Японд хамгаалаад миний хамгаалсан сэдв бол папиллома вирус. Тэгээд 2013 онд хамгаалж ирээд Монголдо анагаахын шинжилгээ ухааны сургуульд багшаар ажиллаж агаад тэгээд 2015 оноос Улаанбаатарт бөгөөд Продент гэж шүдний эмнэлгийг одоо үүсгэн байгуулад ингээд одоо 10 дахь жилээ ажиллаж байна. Тэгээд манай Продент эмнэлгийн маань бас нэг онцлог гэх юм бол манайх гажигдслаараа бол нэлээд мэрэгсэн. Тэгээ 2 салбар эмнэлэгтэй. Тэгээд бас дээрэс нь манайх Ident гэд Монголдо шүдний сойж үйлдвэрлэж байгаа. Тийм. Тэгээд бас ингээд одоо шүдний эмч мэрэгчлээ. Гэхдээ одоо бас нэг юм нөө шүдний сойж хий гэдэг нэг бодолтойгоо тэгээд тэр нь бас миний бас тодорхой хэмжээний мөрөөдлөөсөө тэр мөрөөдөлтөд хөтлөгдөөд одоо үйлдвэрлэгч бас болцоод явж байгаа хүн байна. За би ч өстой мондөг үнтэй ярилцах гэдэг шүү. За тэгээ өнөөдрийн сэдв болохоор хоёулангийн яг ярих гээд байгаа сэдв одоо шүдний аппаратын түлхүү ярьд юм уу гэж бодсон байгаад байгаа. Тэгээ шүдний аппаратын талаар бас ингээд нийт ингээ хүмүүсийг харахад бол нэлээ хэрэгэлдэг болчиж би тэгээ сүүлийн үед бүр шүдний аппарат тренд ч болоод байгаа юм уу те одоо зөвхөн мод ч гэх юм уу шүдний аппараттай октод ч гэдэг юм уу залуус гэхээр нэг юм арай өөр байгаа нэг өөрийн гэсэн нэг юм гой харагдах тийм гоёлын те гоёлын тал руугаа гэх юм уу болоод байна уу гэж хараад байгаа. Тэгээ би тэнийг бас энэ талаас одоо хүмүүс одоо хэрхэн одоо үйлчлүүлж байна те арай илүү тийм өөрийгөө гоё харагдахаар эсвэл яг засахаар байгаад байна уу одоо хандлага юм ямар харагч. За гоо сайхан гэдэг сэдв маань болохоор дэлхийн нийтийн хүн төрөлхтний бүр байнгын нэг номерын сэдв байж байгаа тий. Тэгэхээр нэг хүний бас нэг их том болоод ингээл хөөрхөн гоё сайхан байхын хүслийнх нь бас нэг хэсэг нь болохоор гоё цагаан тэгшин шүдтэй байхыг хүн болгон хүсдэг. Дэлхий баг хүн амын бүгд хүсэж байгаа х тий. За тэгэхээр нэг яг тэр нэг хэрэгцээгээ дагаад энэ манай гажигдсал бөгөөд энэ аппарат гэдэг юм маань үүсэж гарч ирсэн байх нэ. За хүн төрөлхтөн дээр үед одоо бүр ингээд одоо таад манай нэг хүн төрөлхтний ингээд нэг хуучны зургийг харж хагаад хүн ингээл ингээд чинь жоохон нэг юм шанаа томтой нэг жоохон юм байлаа шүү дээ. Тэгээл виж аал босоол ингээд жоохон төрхөн ингээд өөрчлөгдөд байдсан шүү дээ. За тэр үедээ болохоор биднээс 40 хэдэн шүдтэй байсан байх нэ. За тэгээд хүн төрөлхтөн зөөлөн хоол идэх ингээл биднээс айл болох зөөлөн хоол гэл ингээл хатуу юмнаас ингээл зэрвэл цухтаал ингээл байгаад идэв штэ тий идэх юм дээр тех тусмаа хоолны чанар хоолны байдал зөөлөн байх тусам биднээсийн шүдний тоо хэрэгцээгүй болж эхэлчихсэн. За тэгэхээр нэг амны хүнээ одоо ингээ ясны гавал маань ингээд одоо нэг яс маань өөрөө ингээ жижигсээд шүү дээ ингээд тэгэл биднээс ч одоо хүүхнүүд чинь V-line гоё нэг л их ингээл V-line жижигхэн нүртэй байх тусмаа л гоё гэл ингээл нэг тийм хүн төрөлхтөнд суудсан байгаа тэрний гоо сайхны үзэмж гэж нэг юм байгаа. Тэгээд тэгэнгүүт чинь шүдний тоо нөгөө нэг ясны хэмжээ хоёр маань одоо нэг юм бас ингээд нэгэнд нийцэхгүй шүү дээ тий. Тэгэнгүүтээ гажигдсал бөгөөд наашаа цаашаа шүднүүд маань бий болж үүсэж байгаа байхгүй. За тэгэхээр
яадаггүй гэхээр нөгөө аппарат маань өөрөө нөгөө гоё сайхан байхын тулд хүмүүс андаа нөгөө нэг ингээл аппаратууд ингээл хэрэгэлдэг тэгшхэн болгоод за яг хуу аппаратыг хүмүүс нөгөө нэг зөвхөн гоо сайхны ач холбогдолтой гэж боддог. Тэгтээ яг таны хэлсэн шиг одоо энэ маань тренд болоод бүр ингээд амандаа ингээд аппараттай байх нь имиж болох бас кейсүүч бас нилээдгүй болж байна. Урд нь бол зөвхөн хэрэгцээний дагуу байдаг байсан. Одоо энэ маань маш их нөгөө нэг дэлгэрээд хүн болгон ингээд нөгөө зүүх боломжтой нэгт үн өртгийн хувьд бол гадны орнуудын хувьд бол манай Монголд бол харьцангуй хямд гэж үздэг байхгүй. Тийм учраас нөгөө нэг хүн болгон ингээд нөгөө нэг шүтээд гоё тэгшгэн бас болгоё гэж бодож байна. Гэхдээ нөгөө нэг аппаратны цаана болохоор айгүй том юм явдаг нь юу болохоор гэхээр энэ нөгөө үйл зүг одоо functional нэг зүг болгох. Шүдийг зөв байрлалд нь бас аваачснараа энэ маань болохоор нөгөө зажлах хөдөлгөөнөө зажлах боломжийг хангадаг. Тэгээ дээрэс нь насан туршдаа хүний нөгөө шүдний одоо байрлал өөрчлөгдөхгүй байх. Тэгээ эрүүний үе өвдөхгүй байх боломжуудыг хаагддаг. Хамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг ийм ач холбогдолтой болохоор хүмүүс ер нь зарим нэг нь болохоор зөвхөн гоо зүгээ бодоод зүүдэг. Эмчнэрийн зүгээс болохоор тэр хүнийг нөгөө нэг зөв байрлалд нь засах байдлаас нь ингэж зүгээл хоёулаа хоёр талаасаа л ингэж огтлолцож байгаа болов уу гэж бодож байна да. Баярлалаа. Шүдний одоо яг энэ аппаратны талаар ярихад би бас нэг одоо олон талаар сонсон л да одоо юу гэдгийг одоо юу гэмтэй одоо тийм олон төрөл байгаад байсан. Яг нэрийг хэлсэн чи яг орж ирдгөө сая гацчихлаа. Тэгвэл одоо яг энэ шүдний аппарат нь яг ямар төрлүүд байгаад тэгэд яг алийг энэ ямар үед ашиглах хэрэгтэй байгаад ер нь хэр хугацаанд үр дүн гардгийг тэр талаас нь ярилцвал. За хүн болгоно нөгөө нэг өөр одоо ингээд амны хөндийн байдалтай тий. За яг тэрүүнд нь таарсан аппаратууд бас яг мэрэгжлийн эмч маань зөвлөж өгдөг. Тэгвэл ерөнхийдөө энгийнээр тайлбарлаад өгөх юм бол одоо биднес ингээд шүдэн дээр одоо нөгөө нэг аппаратаар ингээд наагаад төмөр аппаратууд ингээд харагдчихэдэж штэ тий. За энэ маань болохоор авагддаггүй металл аппарат. За энэ маань болохоор дотроо бас ингээ янз янзын ангилалтай байгаа синержи халуун үтнээр хөдөлдөг те одоо нөгөө нэг хүтний нөгөө халуунд ингээд агшдаг тэлдэг гэх бас нэг ингээ дотроо бас ангилалтай байгаа. Self ligating гэх бөгөөд өөрөөрөө төгжигддэг гэд бас гэдэг дотроо бас нэлээ олон ангилалтай байгаа. За гэхдээ одоо орчин үед биднээс илүү Invisalign бөгөөд харагддаггүй аппарат руу илүү төлхөө орж ирж байгаа гэсэн. Харин тийм. За энэ маань яаж байгаа гэхээр одоо ингээл AI гэл бүх юм ингээл амар хөгжөөд нь штэ тий. Тэгсэн чинь биднээсээ нөгөө нэг шүдээ гоё тэгшхэн болгоё гэдэг функшн одоо нөгөө биднээсийн зорилго маань явж гин тий. Тэгэнгүүтээ дахиад бас нөгөө нэг харагдахгүй гоё хүмүүст мэдэгдэхгүйгээр ч юм уу гоё олъё гэдэг бас нэг тэр зорилго маань явж байна. За тэрийг одоо нөгөө дижитал энэ технологийн эрен үе орж ирснээр болвол бүх юмыг компьютерийн аргаар бас хийж болж байна. За яадаг вэ гэхээр таны одоо амны хөндийн одоо бүх нөгөө амны хөндийг скандаад компьютерт оруулаад яг хүн дэлгээд ингээ харснаас заримдаа компьютертэй дэлгээр харах нь илүү амар байдаг. За тэгэнгүүтээ биднээс эн чин аппарат гэдэг чинь өөрөө аль шүдийг хаашаа хөдлөх вэ гэдэг тооцоолыг гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт чинь нөгөө нэг компьютерийнхаа аргаар биднээс тооцоолоо гаргаад энэ шүдийг ийшээ хөдлгүүл энд зай байна. Энд зай байхын тулд энэ шүдийг ийшээ хөдлөхий гэдэг бүх нөгөө тооцоолуудаа яг нөгөө нэг эхнээс нь ахуулаад аппарат зүгхээсээ өмнө тооцоолоо гаргах чинь гэсэн. За тэгэнгүүтээ тэрнийхэн дагуу шууд нөгөө степ бүгд нь шат чатын өгөөл явдаг одоо хамгийн одоо нөгөө нэг одоо дэвшилтэй технологи. Тэгээ энэ маань ч гэсэн Монголд бас нэлээд олон эмнэлгүүд хийгээд эхэлсэн байгаа. Тэгээ манай эмнэлэгч гэсэн хийж байгаа. Тэгэхээр ингээд энэ бол дараагийн одоо гажиг цэслийн дараагийн степ нь энэ байгаа. Одоо сая бид нар ярилцсан одоо нөгөө нэг харагддаггүй гэдэг ба шүү дээ. Энэ нь болохоор одоо юу гэдгийг одоо нөгөө нэг одоо өмнө нь байсан аппаратаасаа илүү одоо хүмүүсийг хэрэглэх төлхөө хандлага гарч байгаа байх гэж би бас бодож байна. Гэхдээ тэр нь арай нөгөө санхүүгийн юмд арай үнэтэй тусдаг баг. За ер нь бол жоохон тийм.
Тийм. Ер нь бол манад Монголд бол шүтний аппарат бол одоо жишээлбэл Японд гэх юм бол би Японд өөрөө яг гажигцлын эмнэлэгт нөгөө нэг сурангаа ажил хийдэг байсан шүү дээ тийм хийх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр үедээ нөгөө нэг ингээд гажигцлын эмнэлэгт ажилладаг байсан. Тэр үед ингээд одоо яг харж хахад манай Монголд аппарат зүүж байгаагаас Япон зүүх нь бол Япон баг. Яагаад гэвэл нэлээ үнэтэй нэг $15,000-аас дээш үний яригддаг байхгүй. Тэгэхээр энэ маань болохоор дундад цалинтай ядаж нэг 2-3 сарын цалин гэдэг нэг юм орж иж манай дээр бол хараа харьцангуй гайгүй сая нэг 500-аас 800 хооронд байгаа болохоор арай хямд байгаа болохоор ерөнхийдөө бол аппарат маань одоо металл аппарат маань бол хямдхан баа гэсэн. Invisalign гэхээр одоо ингээд таанасгээ бодоод үзэнгөө технологи орж ирж байна, компьютерод орж ирж байна, ороо скан орж ирж байна, маш том програмууд орж ирж байна тий. Тэгээд дээрэс нь компьютер орж ирж байна нөгөө нэг тэр аппаратыг хийхтэй. Тэгэхээр энэ маань бол ерөнхийдөө жоохон үнэтэй, жоохон тусгаад байдаг. Тэгтэл бас дахин хэлэхэд бол нөгөө нэг харьцангуй одоо харьцуулахад бас гайгүй боломж юм та. Харин би бас ер нь бас санаж нэг гадаад руу явах гэж лүү тэгсэн чинь наана шүтээ Монголтоо л янзалтай шүү. Гадаад руу явах юм бол шүтээ янзлахад одоо уучлаар штэ. Хэцүү штэ гээл. Тэгээ баг ер нь бол манай монгол эмчнэр илүү сайн шүү шүтэндээ. Баг ийшээ гадаадын шүтний эмчтэй ч гэж ах шиг юм ярьдаг юм би бас олон одоо сонсч байсан. Тэгэхээр манай монголчууд бол нэлээд түлхүү одоо шүтний эмнэлэг, шүтний эмч би ер нь бол манай Монголд ер шүтний эмчнэр их олон байдаг болоо гэж бас боддгоо. Ер нь тийм байдгүй юу? Тийм шүтний цаорл их юм чи шүтний эмчнэр олон л энэ да. Тэгээ шүтийг бол нэлээд сайн юу байдаг. Мань багч гэсэн шүтний цаорлаараа манайх ч бас нэлээд нөгөө нэг их гэдэг тоотоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгэ дагаал эмчнэр нэг байна. Тэгээ яалч арга бас таны хэлдэг бас тэгээ цоорлноос их баг шиг байна тий. Одоо тэгээ шүтний аппарат ер нь ямар тохиолдолд бол ер нь яг зайлшгүй шаардлагатай зүөх өстой байдаг вэ ер нь? Шүтний аппаратыг зуулт буруу байх үед заавал зүөх шаардлагатай. Зуулт тий. Одоо ингээд яг хүний шүд бол ингээд за яг би хүмүүст ингээд тайлбарлаж хэлэхдээ энгийнээр ярих одоо магадгүй ингээд эффект байгаа хүмүүс маань энгийнээр байгуул илүү ойлгомжтой болов гэж бодоод за ингээд цоожлогдох хэвээр. Одоо ингээд шүднүүд маань одоо ингээд хэдийгээр тэгшгээ харагдаж байгаа боловч яг байрлалдаа байгаагүй бол энэ маань ингээд жоохон юу одоо нөгөө нэг би бинтэйгээ харшиж одоо ингээд 100 гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр буцаагаад одоо асуудлууд үүсчихдээ гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг харагдах байдал нь тэгшгэн боловч яг өөрийнх нь шүд хоорондоо аль шүднийхэн хоорондоо байрлаланда очиагүй байх юм бол тэр маань буруу зуулт гэсэн үг. Одоо зуулт буруу гэсэн үг тий. Тэгэхээр тэр тохиолдолд бүх тохиолдолд шүдний зуултыг бол аль болох янзалж авах хэрэгтэй. За яагаад зуултаа заавал янзлаач гэхээр энийг бол нөгөө энгийнээр ойлгох юм бол энд одоо нөгөө эрүүний үе гэдэг маань хаалганы нугас гэж ойлгочих хэрэгтэй. Энд маань болохоор хаалга гэж ойлгочих хэрэгтэй. Хаалга маань дандаа буруу хаагдаад байгаа бол юу болох вэ? Нугас нь нэвдэрнэ. Тий. Тэгэхээр нөгөө нэг энэ маань зөвхөн одоо шүдний асуудал биш, толгой бөгөөд бүр эрүүний үений асуудал байж идэг болохоор цаашлаа бүр толгой өвдөх, нурууны ясанг гэдэг нөгөө нэг тэгш хэм гэдэг ингээд иймэрхүү том асуудлууд байж идэг болохоор энийг заавал зуултаа олвол зуулт бурууд байх тусам дутамд заавал аппарат зүүж аль болох нөө шүднийхэн зуултыг зөв болгох хэрэгтэй. Одоо энэ зуулт гэж хоёлаа ярьсныхаа одоо нэг энэ зуултыг одоо мэдгүй ер нь бол миний бодож байгаагаар бол одоо юу гэдэг юу байгаа бах одоо юу гэдэг чинь төрөлхийн бас зуулт буруу байх үе бас байгаа. Явн бас олдмол одоо зуулт буруу болох ч гэдэг юм те. Нэг тийм тохиолдол одоо байгаа шүү дээ. Тэр ер нь ийм зуулт буруу болох магадaltaй зүйлсүүд одоо юу гэдэг юм бол одоо би ч гэсэн өөрөө хийж явах гэж бодлоо л доо. Одоо бурууж ажиллах ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү. За юу зуултыг буруу болгох одоо нэг том шалтгаан нь бол шүд явах болох. Тийм. Шүд авахсан тохиолдолд шүднүүд нөөж одоо байрлалаа өөрчилж тэгэнгүүт зуултыг буруу болгох. Одоо ингээд зарим ингээд тохиолдлууд ингээд
40 50 ингээд нилээ ингээд настаа болж байгаа хүмүүсийг ингээд харангуут чинь нэг жоохон энэ хэсэг нь ингээд нэг шамшигаад эхэлдэг шүү дээ. За тэр маань яадаг вэ? Шүтээ ахуулснаас болоод хүний зуулт нь өөр болоод тэгээд ингээд зуулт буруу болж эхэлдэг. За тэгэнгүүтээ за янз янзын бас нөгөө нэг юм хумсаа мэрэх те нөгөө балны арыг мэрэх те уруулаа хөхөх хилээ хөхөх буруугаа хөхөх гэдэг иймэрхүү бас нөгөө нэг буруу зан үйлүүд бол бас буруу ярих буруу амьсгалах шүсээ буруу залгих гэдэг те энэ бүх бас зан үйлүүд бол бас шүдний зуултыг бас буруу болгох боломжтой байдаг. За энэ дээр бас амьсгалын талаар маш том сэдэв байгаа. Биднээс нөгөө нэг амьсгалах айгу одоо биднээс ингээд за яг хоо энэ бол нөгөө нэг биднээсийн юм завгүй нийгэмд те одоо гэхдээ энэ бол дэлхийн хүн амыг ярьж байгаа шүү бүгд ингээд биднээс нөгөө нэг маш завгүй амьдарч байгаа болохоор тэрийг дагаад нөгөө нэг айгу тийм айгу богино амьсгалдаг л болчтой юм байна л да те. Тэгэхээр тэрнээсээ хавхуулаад бас одоо зуулт буруу амьсгалснаас болоод шүсээ буруу залгиснаас болоод ч бас зуулт одоо одоо зурвалт маань буруу болох боломжууд нэгтчихэд гэсэн үг. Би яг амьсгалын сэдвээс яг бодоход би бүр өдөр болго ингээд өглөө болгон ер нь боломж гарах буюу бүртээ амьсгалаа ингээд хямдаг байхгүй ингээд. Тэг ингээд яг хамраар амьсгалж гинүү хамраар гарч гинүү гэд Тэгэл нэг мэдсэн мартаал нөгөөдөг чи амар амьсгалцсан л тэгэл бодол нөгөө ажил завгүй байдлаас болдог байх. Гэхдээ ер нь энэ зуултыг одоо шалгадаг тийм одоо юу байдгүй одоо арга техникүүд одоо биний зуулт зүг бэ буруу байна уу тэг баг зэрэг буруу ч байна уу гэдэг юм одоо юм хазаж мэддэггүй тийм арга байгаа. За яг хөө энийг бол мэрэгжлийн эмч бол яг буруу зүйн тодорхойлсон дээр ахал гэж бодож байна. Тэгтээ хамгийн энгийнээр бол талент харж агаад өөрийнхөө соёо шүдийг дээдлийн соёо шүд маань доотлын соёо шүд багаараа хоёрын дунд ирчин төгдгөө нэг шалгачих хэрэгтэй. Ирчин үг гэдэг үү? Тий. Одоо дээдлийн соёо шүд чинь нэг юм байгаа ч тий. За тийм доороос нэг соёо байгаа. Доороос нэг соёо байгаа штэ тий. Тэнгүүтээ багаараа шүд гээд дараагийн шүд нь байгаа штэ. Багаараа шүд гээд тэр хоёрын дунд бууж гинүү гэдгийг шалгачих. За тэгэнгүүтээ одоо ингээд хазж агаад ингээгүүтээ энэ хоёрын чинь хооронд хоёр дээд доод хоёр шүдний чинь хооронд жоохон зайн болохоор нэг 2-3 мм-ээс ихгүй байх хэрэгтэй. Бас дээрэс нь дээд доотлын хоёр шүд маань бие биентэйгээ яг ингэж хоршиж ингэж одоо нөгөө нэг зууж болохгүй. За нэг иймэрхүү л том одоо араа шүдэн дээр бас нөгөө нэг бас нарийн нөгөө нэг тоочнууд байгаа. Тэгээд дээрээс нь яг нөгөө нэг бас яг нарийн харах юм бол бүр яг энэ шүдтэйгээ контактлна гэсэн бас том нөгөө юунууд байгаа. Гэхдээ энэ тий. Яг хоо ихний том ээлжинд яг энийг ингээ сайн шалгачих хэрэгтэй. Өөр энгийнээр шалгах арга нь бол миний бодлоор энэ л хамгийн чухал ах та гэж бодож байна. Тэгэхээр ер нь тэгээд мэрэгжлийн эмчээс очиод бараг өөрийнхөө зуултыг шалгуулад мэдчихсэн илүү дээр юм байна тий. Тэгэд ер нь хүмүүс бас аппарат зүүсэн хүмүүс одоо олшроод байгаа шүү дээ. Тэгэл аппарат зүүж байгаа хүмүүс олширж байгаагаас гадна тэр зүүж байгаа хүмүүсийн бас алдаа бас их гарах үед байдаг тий. Тэгээ ер нь бол тэр зүүж байгаа хүмүүсийн хамгийн их гаргаж байгаа алдаанууд юу вэ? Тэгээ зүүсний үед ер нь одоо ямар алдаануудыг ер нь гаргаад байна тий. Тэр талаараа л ярилцъя. Дараа нь би нэг асуултаа холих гээд асуух гэж марчлаа. За та. За хамгийн их түгээмэл алдаа нь болохоор одоор бол шүд угаалт л байна да. Шүд угаалт гэхээр нөгөө нэг шүдээ сайн угааж ирэхгүй байна. Тэгэхээр нөгөө нэг цагаан толбнуудаа буцаад нөгөө шүдэн маань буцаагаад шүдний эрдэсгүүжээд одоо нэгсэндээ цоороход бэлэн болоод орж ирээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг шүдээ угаахгүй байна. Тэгэнгүүтээ бас аппарата маш их унгаж орж ирж байна. Их хатуу хоол унд эзнээр бол унгаж орж ирж байна. Одоо тэгэнгүүт чинь нөгөө нэг яг авагддггүй металл брикетийн хувьд бол ингээ бодоод үзэнгүүт чинь бүх шүтэн дээр нэг юм наачдээ штэ тий. Тэгэнгүүтээ тэрийг нэг төмрөөр холбочж байгаа штэ тий. Тэгэхээр чинь тэр болгон дээр чинь бөөнөрөө хөдлөх гэдэг ч юм уу тэр нөгөө нэг юм бас нэг механизм явж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг брикет нь нэг аппарат нь унчингууд нөгөө чинь удирдлагынаас гараа авчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бас нэлээд түгээмэл алдаанууд болж байна да ер нь бол.
Тэгээд ер нь бол одоо аппарат зүүж байхдаа буруу арчил бол ер нь ямар сөрөг үр дагаврууд? Шүд цааран, шүд гимтэн. Тэгээд тулгуур эдийн асуудлууд гарч ирнэ. Тийм. За тэгээд ер нь аппарат зүүсэнд ер нь одоо зайс хийх ёстой хоол хүнсүүд бас байдаг бах тий. Одоо саяных ер нь хатуу. Тэгээд зөв ер нь гэхдээ яг ямар хоол идэх ёстой болчиход идгийг. Би нэг аппарат хүмүүсээс ярихаар үнэхээр зовлон яриад идэв. Өстой хэцүү байдаг, ингэдэг, тэгдэг. Тэгээд өстой чангалан, мангалан яалаа гэл тэгээд байж идэл юм орчин тэгээд цэвэрлж чадахгүй ухаан чиглэл. Тэгэхээр яг нэг ийм юм л их ярьдаг. Тэгэхээр яг яавал тэр хүн ингээд анханасаа их зөв ингээд тэгээд өөршөө ч тийм ядрахгүй тийм байх ёстой гэдэм бол тэр талаас нь ярилцвал. За аппарат зүг гэж байгаа сэтгэл зүгээ сайн бэлдэх хэрэгтэй ах гэж бодож байна. За үнэхээр л металл авдаггүй аппарат зүг гэж байгаа бол хоол орно. Тэгээд юу идэхээ бас маш сайн одоо нөгөө нэг тооцоолох хэрэгтэй. Тэгээд яагаад гэвэл нөгөө нэг гэхдээ яг манайхан ч юм бол нөгөө нэг жоохон хатуу хоол харьцангуй бас бусад гадныхаа нэг бол бас аруул маруул сайн иддэг тийм болохоор жоохон хатуу юм идэх гэдэг талтай болохоор яг л одоо нөгөө нэг хатуу юм бага идэн одоо тэгэнгүүтээ одоо попкорн жишээлбэл одоо бүр ингээ хориотой байдаг байхгүй юу. За тэгэнгүүт чинь попкорн ч өөрөө нэг юм том жижигэн нөгөө нэг юм үртэй идэв ш дотор нөгөө бүтэн ингээд зөөлрөг бахта тэрийг нь идэж чад хамгийн гол нь нөгөө нэг брикет он гацдаг байхгүй. Тийм. Тэгэхээс бол нөгөө попкорн чад нэг бодлын зөөлхөндөө санагдаж штэ тийм. Тэгэхээр нөгөө нэг иймэрхүү одоо нөгөө нэг хатуу юмнуудыг идэхгүй байснараа биднээс одоо аппарата унахгүй байх л ястай байдаг. Тэгээ сэтгэл зүгээ маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэгэнгүүтээ нэг аппарат зүүчингүүтээ маш хурдтай хөдөлгөе гэдэг бас нэг маш ингээл за хизээ авах одоо газ авчи гэл ингээд тэгээд яарад идэг. За тэгэхээр нөгөө нэг та хэд маань ингээ бодоод өнгөд шин. Одоо ингээ шүд байла тий. Шүд байла. Шүд маань өөрөө ясан дотор тогтно тий. За ясан дотор байгаа шүдийг ингээд шүк гэлээ айгүй хурдан хөдөлгөд авах энд ясны илэгдэл шимэгдэл үүсэх үү? Үүснэ шүү дээ. За тэгэхээр аль болох нөгөө нэг энэ гажигцлын аппаратыг зүүж явахдаа эвтэйхэн хөдлөх бөгөөд айжхан хөдлөх бас нэг заалт байдаг. 1 мм-ээс нэг шүдийг сартаа 1 мм-ээс ихгүйгээр хөдөлгөж ийж энэ маань өөрт маань дараа нь тухайн хүндээ аппарат зүүсэн хүндээ ээлтэй байх боломжуудыг бүртгүүлчихдэг гэсэн үг. Тийм. Тэгээ яхан манайхан ч нөгөө нэг жоохон дэвсвэр төвчээрээ бол жоохон хэцүү. Тэгээ хурдан гэдэг нэг талтай байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол жоохон хурдлуулах гэдэг талтай байдаг. Тэгээд тэрүүн дээрээ жоохон анхаарчвал бас тэгээ жоохон сэтгэл зүйдээр анхаарчвал бас гайгүй дээ. Би бас бодлоо л тоо. Ер нь ингээ шүдний аппарат зүгчих юм бол баг торчих юм шүү гэж. Тордог тохиол зэрэг гэдэг. За яан зэн турсан ч хүмүүс байдیں۔ Бас нэмсэн ч юм байна уу? Дээсэн ч юм байна. Тэгээ би яарсаа ингэ бодсон чи ингэ за хатуу мэдэхгүй гэж байгаа. За тэгэхээр мах идэхгүй болж таарж байгаа гэж ойлгоол. Тэгэл за зөөлхий юм гэхээр ер нь жаахан нэг зутны шүлмэл рүүгээ орсгийгээл нэг сайхан гулгуулсан шигээ байжгаад ер нь л явах хэрэгтэй юм байна та гэд. Тэгээ цэвэрлэгээний хувьд одоо цэвэрлэхдээ одоо тийм утас муцаар цэвэрлэх үү? За аппарат зүүж байгаа тохиолдолд байнга шүдний сойжтой явнаа. За тэгээд аппаратны аппараттай үеийн сойж гэж байгаа. Аппараттай хүнд зориулсан сойж гэж байгаа. Тэр маань яадаг вэ гэхээр одоо ингээд шүдний сойжнууд чинь юм тэгшгүй өстэй дээ шүү дээ. Гэсэн чинь тэр маань ийм гуруулж. Одоо тэгэнгүүт чинь тэр дундуур нөгөө шүдний аппарат маань ороод тэгээд нөгөө нэг цаатлын яг өөрийнх нь одоо яг энэ хэсэг ба шүү дээ тий. Энэ маань болохоор шүдийг бол сайн угаах нөхцөлийг нь бүртгүүлж байгаа. За тэгэнгүүт хүн энгийн үедээ байхдаа ч гэсэн зөвхөн шүдний сойжоор угаагаад 65% л цэвэрлдэг. Дараагийн 35% нь болохоор флос бөгөөд шүдний утас цэвэрлдэг. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо ер нь бол аппараттай үед бол шүдээ саавгаан дээрээс нь флост нь шүдээ одоо нөгөө нэг уцаар цэвэрлэнэ гэдгээ бүр маш сайн ойлгож ид аппаратаа зөөх хэрэгтэй гэж байна. Энд чи бас нөгөө бидний нөгөө юу гэдэг штеп. Ийм хортой зуршлууд байдаг штеп. Одоо жишээ нь одоо тамхи татах, тэгээ кола их уух ч гэдэг юм уу те. Ийм хийжсэн ундаа тэгээд энэ тамхи ер нь шүдний аппаратанд нөлөөлдөг. За яг бол шүдний аппаратанд бол кола бол кола ба шүдний аппарат хоёр одоо кола аппараттай үед
аппаратгүй үед ч гэсэн нөлөөлж исэн шүү дээ тий. Тэгэхээр аппараттай үед бол энэ өнгөр аялах боломж нь бүр багасна. Ер нь бол мэдээж ариун цэвэр маш өндөр шаардлагатай байхгүй. За тэгэнгүүтээ кола гэх хэмжээгээр уух юм бол 2 дахин эрсдэл нэмэгдэнэ бүр. Тэгэхээр айл болох нэг аппараттай үед зүг хооллоод колаг бол одоо уухгүй байх хэрэгтэй. За тэгэнгүүтээ тамхин дээр нэг юм ярихад бол тамхи маань өөрөө халууны нөлөөгөөр одоо ингээд нэг тулгуур эдэд нөлөөлж идэг. Тэгэхээр бол одоо аппараттай үед өөрөө нөгөө нэг тулгуур эд гэдэг нь маань болохоор нөгөө нэг биднээсийн шүдийг бариад байгаа ясыг л яриад байгаа шүү дээ. Тэр ясанд нь өгийн нөлөөлж байгаа одоо аппараттай үед хөдлөж ийн гэхээр чинь яс нь одоо нөлөөлж шүү дээ. Тэгэнгүүтээ тамхи татвал бас л нөгөө нэг тэр процессыг бас л 2 дахин уртсгах одоо нэг хурцсгах боломжтой болоод эхэлж байна. Тэгэхээр кола ба тамхиг бол айл болох. За ер нь бол заавал аппараттай үед биш юм а гэхэд аппаратгүй үедээ ч гэсэн бол айл болох амны үндийнхээ эрүүл мэндийг бодож байгаа бол айл болох багасгах бөгөөд байхгүй байхыг ирэмэлцэх хэрэгтэй. Одоо ингээд хүмүүсийн маань одоо үзлэгт ордог штэ шүдний аппарат зүүсэн хүмүүс маань. Тэгээ би юу н олон ч хүнтэй таарч ирсэн дөө шүдний аппарат. Тэгээ энэ үзлэгтээ ороогүй удаж ин дөө модж ин дөө гэж айгуу сайхан яриатай хүмүүс бас санаж байна. Тэгээд энэ шүднийхээ үзлэгтээ орохгүй яваадахаар юу яг ямархан асуудлууд үүсч байна. Энэ үзлэгт зайлшгүй орох хэвээр цаг хугацаанд орох ёстой байх хэвээр юу те яг тэр зүйлсээс дээрэлцвэл. Түрүү нөөний би нэг тайлбарлахдаа шүдний аппарат чинь бөөнөрөө хөдөлдөг нэг юм механизм яваад байна шүү дээ те. Одоо ингээд аппарат ингээд барьж байгаад те. Тэгээд тэгсэн чинь шүдний аппараттай үедээ нөгөө бүр 5-6 сараар ирэхгүй хүмүүс бас байдаг. За тэгэнгүүт чинь нөгөө тэр эмчилгээ маань л яг тэр 5-6 тэр эмчилгээ дуусах хугацаа маань л аппаратаа авах хугацаа маань холдож гин гэсэн. За биднээс бол нөгөө нэг ингээд 1 сарын дотор ингээд 1 сарын дараа энэ хүн яг ийм хөдөлгөөнтэй болчихно гэж тооцоолоод ажил хийгээ явуулж байгаа тий. За нөгөө хүн маань ирэхгүй байлаа гэхэд яг л нөгөө хэлбэртэй гацна эсвэл л нөгөө нэг аппаратаа унгаагаад нөгөө брикет нунаад ингээд 1-2 ингэнгүүт нь нөгөө нэг биднээсээ тооцоолж яснаас өөр чиглэл рүү яваад өгөх боломжууд бас байдаг. Аюултай юм. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нөгөө нэг цаг тухайд нь заавал ирж явах ёстой. Тэгвэл ёстой буруу зүйл хийж исэн биз дээ. Тэ одоо яг очихгүй байгаа хүмүүс чинь. Тийм. Одоо тэр чинь очихороо ер нь бол жоохон ингээд чангалуулах зүйлсүүдээ хийж байгаа. Сая хэлсэнчлэн 1 мм гэсэн баг тий. Тэрийг хийлэхгүй яваад байна л гэсэн үг юм шүү дээ тий. Тийм, яг үнэ. Тэгэхээр одоо нэг аппарат одоо зүүхээр төлөвлөж байгаа хүмүүс одоо эмчийн зөвлөгөөг одоо ямар эмчийн зөвлөгөө өгөх вэ та одоо эхнээд ингэ зүүх гэж байгаа шинээр зүүх гэж байгаа хүмүүст. За нэгдүгээрт гажигцлын аппаратыг зүүхийн тулд агиух инженерч сэтгэлгээ бас хэрэгтэй. Эмчийн хувьд бол бас тэ гооцоо мэдрэмж бас байж энэ сайн гажигцлын эмч гэж би үздэг байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт маш сайн эмчээ сонгох хэрэгтэй. Тэгээд сайн судлах хэрэгтэй. Туршлагатай эмнэлгийг бас олж одоо нөгөө нэг олох хэрэгтэй. Яагаад гэвэл нөгөө гажигцлын аппарат маань болохоор ингээд одоо тэр чин яг шүдний ломб хийдэг шиг одоо нэг юм энгийн ажил биш. Тэгээд маш олон сар жилээр үргэлжилдэг ажил болохоор найдвартай эмнэлгийг л би олоорой гэж би бас хэлнэ гэж бодож байна. Яг хөө сардаа нэг удаа ингээд яхаар гэрийнхээ ойр ч юм уу эмнэлгийг зарим тохиолдол хүмүүс сонгох гэдэг бас тохиолдол бас байдаг. Яг хөө тэр байж болно л да. Миний хувьд бол тэгтээ яг хөө яг өөрийнхөө нөгөө нэг энэ нөгөө зуулт гэдэг чинь болохоор насан туршид өөрт чинь үлдэх одоо зуулт. Тэгэхээр бол энийгээ маш зөв одоо нөгөө нэг эмчдэр, эмнэлэг дээр сонгож одоо зөвөх хэрэгтэй гэж би бодож байгаа. Одоо ингээд сая тэр нөгөө нэг хамгийн том хүчин нөлөөлдөг зүйл нь болохоор шүд унах, тэгээ шүдээ авах гэсэн. За тэгээд энэ шүд авсны дараа одоо хүмүүс ч шүдээ авахулчлаа гэж яваад тэгээ нэлээд удаад байдаг л та. Тэгэл тэрийг ер нь зайлшгүй хэр хурдан арга хэмжээ авах хэрэгтэй байдгийг. Аль шүд унвал бүр илүү хурдан бас арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. За монголчуудын дунд болохоор нөгөө нэг араа шүдэдэг хамгийн их авахулсан байдаг. За араа шүд маань болохоор яагаад хамгийн их
байгаа вэ гэхээр одоо 6 наснд нь бөгөөд одоо сүн шүдтэй холилдож ингээ ургадаг болохоор нэгдүгээр ах араа шүдийг хамгийн их авахулсан байдаг. За шүдийг бол аль болох одоо үед бол баг шүдийг авах шаардлагатай болцсон л бол биднээс авангаа энэ шүдийг юугаар нөхөх вэ, имплантаар нөхөх үү гэдгээ биднээс ярилцах хэрэгтэй болсон. Тэгэхээс бол нөгөө нэг 2 жилийн дотор хийлгээрээ 3 жилийн дотор хийлгээрээ гэдэг кейс бол байхгүй. Аль болох тэр шүдийг шууд орлуулах тэр механизм л явж байгаа. За хэрв нэг шүдээ авахулсан байгаа бол ойр орчмын 5 шүд маань бол игнээ байраа өөрчилж одоо нөгөө нэг асуудал үүсдэг гэж үздэг болохоор аль болох шүдийг яралтаа л нөхөх хэрэгтэй. Одоо ингээд одоо бидрийг ус үзэж сууж байгаа олон ч байдаг. Тэгэл ерөн зөвөр би ерөөсөө ойрхон гэж шинүүдээс л ярих л гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь миний энэ асуух гэдэг асуулт болохоор одоо яг энэ аппаратаас арай өөр гэхдээ яг энэ шүд авахтай холбоотой. Тэр нь болохоор 25-ны актаараа гэж байдаг шүү дээ тий. Тэгээ миний одоо ингээд гараад ир зургацсан л байгаа юм байна л да. Тэгэхээр энэ шүдний энийг хүмүүсээс асуухаар энийг авах ёстой гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг авах ёстой юу? Тэгээ энэ бас зуултанд нөлөөлж байгаа юу? Авчгаар бас надад асуудал үүсэх үү те. Хүмүүст хэлбэр нь алдагдах уу те. Энэ талаас та яриад өгвөл. За түрүүн нүг яг ярилцлага эхлэхэд хоёулаа ясны байдал шүдний одоо байдал гэдэг хоёрын байсан шүү дээ. Энэ тийм. Тэгэхээр энэ хоёр маань ахтараан дээр бол үнэхээр одоо юу гэдэг 32 шүд чи амд чин багтаад яг ингээ гой босоо хэлбэртэй яг ингээ зуулттайгаа хоорондоо хоршихуутайгаа багтцсан байгуул асуудалгүй байж ах хэвээр. Хэрэг үнэхээр багтахгүй нөгөө нэг яг ингээд ахтараа маань ингээд далийцсан ч юм уу те хажуудлын шүдээ зогсож байгаа ч юм уу буруу тийшээгээ ургалттай ах юм бол энийг заавал авах шаардлагатай. Тэгэхээр тухайн хүний нөгөө нэг одоо амны үндийн байдлаасаа л болж одоо нөгөө нэг шийдвэрийг мэргэжлийн хэмж гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. За яагаад ингээ шууд одоо ингэнгүүт чи одоо бүх одоо бидээс чи ингээл олон нийтэд хайрцаж штэ одоо яг жишээлбэл янз янзын одоо амны үндэтэй янз янзын шүттэй хүмүүс ингээ биднээсээ сонсож байгаа болохоор шууд би л одоо ингээл эфирээр бүгднийг нь авах хэвээр бүгднийг нь үлдээх хэвээр гэдэг бас нэг туйлын юм бол байхгүй. Тэгэхээр яг нөгөө мэргэжлийн хэмж дээр очиж жагаад яг зураг авахулж жагаад тэгэнгүүтээ нөгөө амны үндэтэй багт чинь уу байрлал нь зөв байна уу буруу байна уу. За зарим тохиолдолд ингээд нэг юм байдаг байхгүй юу. Одоо нөгөө нэг 6-г бидээс айгүйх ахвалдаг гэж ярьчлаа шүү дээ. Тэ нэгдүгээр их хараа гэдэг нөгөө 6 насны шүдэг те. За тэгэнгүүт чинь 6 байхгүй хахад 7 байгаад 8 байгаад гэдэнгүүт чинь биднээс 8-ыг аавна гэдэг яриад ах чинь жоохон утгагүй байгаа ч тийм. Тэр хүнд чинь ганцхан нөгөө 7-р шүтлүүл тэгэхээр нөгөө зажлалтын шүд байгаа. Тэгэхээр why not одоо нөгөө биднээс трансплантац гэдэг чинь бас байгаа. Тэгэхээр бидний шүдний байрлалыг нь өөрийнх нь амны үндгээр шүднийхэн байрлалыг нь өөрчлөгччихсэн тохиолдолд биднээс тийм хагалгаанууд одоо хийдэг болсон шүү дээ. Тэгэхээр тэр бас тэрийг ашиглаад ч гэсэн нөгөө 6-гаа нөхөд 8 аавангуудаа 6 дээр авчирч тавьчих болж байгаа байхгүй. Тэгэхээр бол яг ингээд шууд нийтээр нь одоо яг одоо тэгэх хэвээр гэхээр хэрв дайли буруу байрлалтай багтахгүй дотор нь гатцсан байх юм бол заавал нөө ахтараг авах хэрэгтэй. Яа би энийг ер нь очиж үзүүлэх хэрэгтэй гэдгээ ойлголоо. Тийм. Гэхдээ яг минийхин дали биш зүгээр сая төгсгөлийн үгэн дээр гатсан гэдэг үгс энэ гатсан юм санагдаад байна. Ингээл яг ингээл нэг жоохон ургалт гарч ирээл гатцсан шүү. Тэгэл ингээл цаашаа журахгүй, наашаа журахгүй тэгээ ингээд яг үлдсэн гэх юм уу? Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг яг одоо гатсан кейсэн дээр бол яг нөгөө нэг зай байхгүй л гатсаж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол зай байсан бол тэр чинь айл эзэн гараад өнөө яг шүдчихээ шүдчихсэн айгүй хөөрхөн тэмүүлэлтэй байхгүй юу ясан дотроо байж захтаа гарахыг тэмүүлж байгаа шүү дээ тэгэхээр зай байхгүй болол гатцал байгаа хта гэж бодчих. Одоо бидний бас надад бас нэг ойрын нэг жишээ байна. Тэр хүүхдүүдийн бас нэг юм байна. Хүүхдүүдийн шүдийг бас хамаагүй ахуулж болдгоо гэж бас байгаа хаа гэж бодож байна. Яа тэгэхээр миний ойрын жишээн дээр нэг хүүхдийн шүдийг авцсан чинь одоо нэг юм 4 шүд байгаа шүү дээ яг энэ дээр тийм үүдэн шүд гэх юм үү те нэг 4 шүд байгаа даа тэрнийх нь ингээд баг вахт нь нэгийг авцсан байгаа даа байхгүй юу тэгсэн чинь
нөгөө 3 тэрийг авцсан ч гэсэн шүднүүд ч ухаалаг юм уу? Ингээ буцаагаад ингээ сага нөхөд ингээ буццсан байгаа байхгүй. Тэнгүүт яг ингээ одоо ингээ харах юм бол 3 шүд ингээ дорсголцсон байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд тэр шүдийг одоо буцаж ингэж нээж хийх ёстой болчихж байгаа юм уу? Юм шиг л байгаа юм л да одоо гоо зүүн юугаар бол одоо тий 4 шүдж яг иймэрэ байж яг гоё харагдах гад идэг 3 шүд болчоод идэг тэгээд ингээ соёо орж ирээд ингээд ингэчдэг яг ийм алтаанууд байдаг. Тэгэхээр ер нь хүүхдийн шүдийг ямар шүдийг авч болтгоо яг тэр талаар бид нар бас мэдлэггүй юм байна гэдгийг би яг тэндээс л харсан л та. Тэгэхээр та бидэнд яг ийм хүүхдийн энэ шүднүүдийг авч болтгоо шүү гэдгийг та бидэнд хэлээд байна. За би бол ингэж хэлнэ. Хүүхдийн айлчуудыг авч болохгүй. Одоо нөгөө нэг за хэрв үнэхээр цаг нь болоод яагаад шүд ингээд одоо өөрөөрөө унахгүй болж байна гэдэг юм маань болохоор нөгөө нэг цоорл энэ ч орж ирж байгаа байхгүй. Одоо ингээд дээр үед чи биднээсээ шүднүүд чи ингээд санжганжаад ингээд хөдөлгөөнд орж байгаад өөрөөр ингээд суураад унчдээ штэ тий. Тийм. Тэгэхээр нөгөө шүд цоорцсон тохиолдолд тэр процесс маань байхгүй болчихж байгаа. За яагаад нөгөө нэг сүүн шүдийг өөрөөр нь унахыг би ясаа айгу хүлээдэг вэ гэхээр тэр шүд маань өөрөө чиглүүлэгч болж өгдөг. Тэгээд цоорсон шүд болгоныг одоо ингээ аваад сүүн шүдэн дээр аваад ах юм бол энэ маань нөгөө нэг байнгын шүднийхаа чиглүүлэгчээ алдаад тэгэнгүүтээ нөгөө буруу ургалт одоо жинхэнэ нөгөө нэг аппарат зүөх ёстой хүүхдүүдийн бий болж орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр одоо яг нөгөө нэг шүдийг бол үнэхээр насанд болцсон байгаад үнэхээр өөрөөрөө цоорсны улмаас бүр тэрийг би бүр тодтогч хэлмээр байна. Цоорсны улмаас шүд маань унахгүй байх боломжууд нүүсэж байгаа. Хэрв үнэхээр тэр шүд маань цоороогүй байх юм бол яг насандаа одоо тэр маань өөрөө хөдөлгөөнд ороод язаарн шимэгдэл одоо унах бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр бол аль болох нөгөө нэг эн чинь нэг гинжин урвалтай шүү дээ. Тэгээ цаорохгүй байгаад тэгээ дээрэс нь шүд маань өөрөөрөө унаад тэгэнгүүт байнгын шүд маань гарч ирэх л нэг тийм айгу хамгийн зөв зохицол нь алал тэр юм л да. Тийм. Тэгэхээр ер нь бол бүр огт авч болохгүй юм биш үү? Өөр нь байлгаад тэгэхгүй болох нөгөө бид нар наа чин жахаа өвдөд ингэж юм шүдний юмч орчээ гэх. Тэнгүүд нь за аав гээ. Тэгээ ахуулаад ер нь бол миний ойрын жишээ бол нэг тийм л юм болсон байгаа даа. Очингууд за тэгчих юм. Ус ургана шүү гэдэг ч юм. Тийм. Яг үнэ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээд нөгөө эцэг их маань одоо яг шүд авах чинь хамгийн амархан ажил. Яг үнийг хэлэхэд бол авах шиг амарх юм байхгүй. Одоо ингээд байнгын шүдийг ч гэсэн одоо том үний шүдийг ч гэсэн тий. Гээл өстө сайхан гэж аал одоо баг 80-аад оны эмчнэр бол хамгийн сайн хамгийн хурдан хамгийн өвдөлтгүй шүд авдаг эмч чинь сайн эмч тооцогддог байлаа шүү дээ. Тэгэхэд биднээс ч одоо нэг өсрөл нэг 40 жилийн дараа одоо баг ингээд тий. Тэгэхэд бол энэ чи бүх юм ингээ оронгороо ирчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бол альва шүдийг би болол нэг яран нэг ахуулах гадах би бол тийм ил гэж бодож байгаа. Тийм. Ер нь бол аль болох шүдээ авахгүй байх нь зөв. За, минчээ бас нэг үзэгчээс нэг юу ирсэн гэж байна. Асуулт ирсэн гэж байна. Би нэг танд яг уншаад өгч байна. За, тэгээд эмчээс асуулт асууя. За, тэгээд энэ хэсэг нь манайхан чи бичээд байна. Яг унших чинь дээш явчлаа. Протеинт шүдний эмнэлэг, сайн эмнэлэг шүү хамт олонтод ажлын амжилт хүсье гэж байна. Баярлалаа. Ёстой хэрэгтэй мэдээлэл өгж байгаад баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байна гэж байна. За тэгээд энэ ч болохоор би дүгсээ гарч ирсэн асуултаа хаашаа явуулчихва. Сая юу ячлаа? Коммент устгах. Хүүхдийн нөгөө нэг сүүн шүдний арчилгааны талаар байсан. Сая нөгөө нэг хоёлаа ярьсан болохоор яг итгэсэн юм шиг. Одоо л хоёлаа бас арчилгааны талаар ярьчих. Хүүхдийн сүүн шүдний арчилгааг яаж хийх вэ? Хэрхэн зөв хийх вэ гэдэг талаар. За би энэ одоо манайхан Монголда шүдний сойж үйлдвэрлэж байгаа гэж байгаа шүү дээ. За тэгэнгүүт чинь яагаад шүдний сойж үйлдвэрлэх болсон шалтгаан маань болохоор яг жинхэнэ арчилгаа бөгөөд шүд цоролтой холбоотой байхгүй. За шүдийг нөгөө нэг цорлохгүй байхаа хамгийн энгийн арга бол шүдээ угаах штэ ер нь. Тэгвэл нэг амар тий арчлах. Тэнд бол нэг Нобелийн шагналын хэмжээнд авах тийм амар нууц бол байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг
хүүхдийн шүдэн дээр анхаарах юм бол би нэг намрын шүдний соож гэж хэлнэ. Яагаад гэвэл одоо манай зах зээл дээр байгаа шүдний соожнууд маань болохоор хит нөгөө урт үстэй, тэгээ хит зөөлөн, тэгэнгүүтээ ингээ илээд тэгээ яг шүдний өнгөрийг бол нөгөө шүд цоруулах одоо өнгөрийг бол нөгөө нэг сайнлахгүй байгаа байхгүй. За нэгт бол хүүхдийн шүдийг бол 6 нас хүртэл нь эцэг их нь хариуцна. За 6 настай хүүхдтэй бол шүдэн цоорсон байвал хэний буруу болох вэ гэхээр эцэг эхийн буруу болно. Яагаад гэвэл хүүхдийн нөгөө нэг тодорхой хөдөлгөөн хийх одоо булчингууд нь одоо нөгөө нэг үеийн бүчин одоо хөгжөөгүй гэж үздэг болохоор энэ маань болохоор 6 нас хүртэл эцэг их нь хамт угаагаа ээж эцэг их нь бүр өөртөө угааж өгнө. За тэгэнгүүтээ шүдний соож нь болохоор бас нэлээд одоо манай identity соож болохоор яг хүүхдтэд зориулсан шүдний соож гарч байгаа. За тэгэхээр нөгөө нэг богинохон үстэй тэгээд нэг өснүүд нь бас нэлээд нөгөө яг өнгөр авах зориулттай шүдний соож гаргасан байхгүй. За тэгэнгүүтээ одоо хүүхэд болвол тэр нөгөө нэг яг эцэг эхнэр ингэтэл үгүй хүүхэд чи одоо ингээл өөрөө сурах хэрэгтэй байхгүй тий зөв тэгтээ ингээд хүүхэд одоо шүдээ угаах боломжийг олгочих өөрөө шүдээ угаад эрг тий эртнийхэн дараа нь таад маань гүүцээгээд хянаад нэмэлтээр угаагаад өгчих гэж би бол 6 нас хүртэл зөвлөнө за тэгэнгүүтээ за мэдээж эрг ингээд одоо биднес амар завгүй үйл амьдэрч штэ тэгэнгүүт чинь биднес хүүхдүүдэд цэцэрлэгт өгж байгаа тий. Тэгэхээр өглөөдөө оройдоо бүр заавал угаагаас сурчих. За ялангуяа оройдоо. За тэгэнгүүтээ орой ингээд шүдийн угаагаад дуусныхан дараа хүүхэд болвол нөгөө нэг ингээд биднес ингээд шүдээ угаасны дараа ингээд нэг гой ингээд гэлтганаал ингээд нэг юм гой ингээд нэг юм гөлгөр мэдрэмж авч чаддаг штэ. Тий. Хүүхэд бол тэрийг мэдрэхгүй штэ. Гүлж нүггүй гэдэг. Тэгэхээр биднээс ингээ яг сайн харангуудаа за яг хөө мэдээж ингээ өөрийнхөө хүүхдийн шүдэд амтал харьцаж байгаа шүү дээ. Гараа сайхан угааж байгаа л ингээд зүгээр ингээд нэг юм одоо ингээ шүдээр нь ингээд одоо хумсараа ч гэсэн те ингээ хусаад үзчих бас болно. Тэгэх юм бол ингээ тэр өнгөр нь бас мэдрэгдэх бас боломжууд нь олгогдож байна. Хэр за тэгэнгүүт ингээд сайн угаагаас сурцсан ээж нар болол тэрийг бол ингээд шууд хараад баг ингээд ялгаад ингээ өнгөр байна уу гэдгийг ялгаад ингээ мэдээд явчихна. За тэгэнгүүтээ 6-аас 12 нас хүртэл бол хүүхэд бол өөрөө шүдээ угаана. Гол нь тэрэн дээр хяналт тавина. За хяналт тавиад одоо нөгөө шүдээ угааснаа яасан ийсэн өнгөрийн шалгаад ингээд аман байдлаар ингээд нөгөө нүдэн байдлаар ингээд шалгаад л те ингээд яваад гэсэн. За 12 наснаас 18 нас хүртэл хүүхэд маань өөрөө тинейжер бөгөөд өсвөр насанд орж ирнэ. За өсвөр насанд орж ирэхээр энэ маань хоёр сайн талтай. Нэг нь болохоор нөгөө нэг урт нь болохоор нөгөө нэг юм нийгмийн харилцаанд өөрөө бие дааж орохгүй байгаа болохоор нөгөө нэг зандаа хилүүлж угаа шүдээ угаадаг байсан шүү дээ. Тэр үед маань болохоор өөрөө нөгөө нэг ингээд шүднээ арчлага одоо ингээд өөрөө шүдээ арчлах айгуу сонирхолтой болсон маа шүү дээ тий найз нөхдөдөө уулзсан намны үндэд анхааран тий за 10 тэр үед нь болохоор нэг тэр давуу талыг ашиглах хэрэгтэй тэгэнгүүтээ тэр 12-оос 18 нас хүртэл нь жинхэнэ нөгөө нэг шүдний аппаратыг санал болгох хэрэгтэй за одоо ингээд нөгөө гавлын ас ингээд томроол ингээд хүүхд чинь ингээд өөр олж байгаа шүү дээ. 18 наснаас хоош аппаратыг зүүхэд ер нь жоохон хэцүү байдаг. Ер нь заяахан болно л доо. Одоо манай Монголд бол бүр 60 70 одоо 60 настай хүн ч гэсэн зөвжлэн тий. Тэгэхээр бүр болно асуудалгүй. Гол нь 12-аас 18 насны хооронд яг тэр аппаратыг хэрэглээд яг нэг гоо зүү яг шүдний зөв байрлал дээр нь яг тэр үед нь авааччихаар хүүхэд насан туршдаа зөв зулттай байх бүрэн боломжтой. Тэр нөгөө нэг буцах одоо нөгөө нэг шүдний байрлал аппаратаа авсны дараа ч гэсэн буцах магадлал нь маш бага байждаг. Тийм. Тэгэхээр бол ингээд нэг юм 12-аас 18 насны дээр ингээд нэг юм насны хооронд нэг юм хоёр том одоо нэг яг эцэг их ингээд нэг шууд ингээд хүүхдүүд чинь нэг одоо ингээд харьцахаар чи шүдээ угаа муугаа гэхээр ингээд нөгөө нэг эвгүүгээр хүлээж авна шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр одоо тэр нөгөө нэг яг өөртөө хайртай болж байгаа тэр нөгөө нэг моментыг нь сайхан ашиглаад тэгэнгүүтээ бас яг боловсрал олгоод ингээд зөв зулттай эрүүл тэгээд ингээд болох бүрэн боломжтой. Тэгээд хүүхэд 18 нас
хүртлээ нэг шүдээ зүү уугаад зуршилтай болцсон байх юм бол тэгэл тэр хүүхд бол хаста асуудалгүй. Одоо би энд нэг айгүй миний амьдралд дандаа болоод байгаа нэг юм байна. Би ингээ баг бахтаа ингээд би бүр айгуусаа санддаг байхгүй. Баг бахт ингээд шүдээ ингээд угаахаар нэг юмч зааж өгч л байсан баха. Тэгэл тэнгууд ингээд шүдээ угаахтаа ингээд ингэж угаах хэвээр гэл ингээл нэг юм тойруулах маягийн ингээл нэг тэгжсэн юм ууг нь би санаад байгаа. Тэгээдсэн чинь дараа нь би дахиад жоохон том болоо явжсэн чинь шүдээ ингэж угаад ингээд зөвхөн ингэх болоо явцсан. Тэг би одоо үнэхээр одоо бүр яг үнэллээ зөө. Би яг одоо энийг бүр хольж угаад зөө. Ингээд нэг ийм маягтай би тэгээд шүдээ яг яаж угаах ойлгохгүй байхгүй. Яг зөв нэлэн дээ тэ. Яг ингээд ингэж бөөнө хилж угаах юм уу? Эсвэл зүгээр ингээд дээшээ доошоо юм уу тэ? За мэдээж зэрэг одоо 10 настай хүүхдүүдээр чи дээшээ доошоо яг шүртэх хөдөлгөөнөөр дээдлийн шүдээ доороос нь дээрээс нь доошоо ингэж угаа гэхээр 10 настай хүүхд хүлээж авахгүй штэ. За. Тий. Тэгэхээр яг нөгөө 10 настай хүүхдэд нь тааруулаад чи тойруулж угаа гэд ингээ бас нэг насны нэг шүд угаах одоо нэг арай нэг хөнгөн тэгтээ сайн угаах. Тий, сайн угаах. Аргачлууд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр одоо яг тийм хоёр бас вариантууд байгаа болохоор яг хамгийн сүүлийнх ч одоо чи том болж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бас нөгөө шүдний угаалтны чи хэлбэр байдал нь өөрчлөгдөд байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол манай эмчнэрч их буруу хэлээд байгаа юм байхгүй. Би зүгээр л л гэдэг. Тэнгүүд би дунд нь яг өмнөд яг одоо хүртэл бодолчж байгаа байхгүй. Би яг аль нь зөв би хэлсэн юм бол. Тэгээ тэр хүн чинь надад тэгээд би чамаа жоохон болохоор ингэж хэлсэн шүү гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд би бүр яг одоо хүртэл ингэ бодчихж байгаа байхгүй. Ингэж буруучлаа да гэд. Тэгэхээр ер нь бол одоогийн хувьд бол ер нь энэ юм биш шүү дээ. Би зүг байлаа. Одоо ерөнхийдөө бол биднээс дээрээс нь доошоо доотлын шүдийг доороос нь дээшээ гэж шүдний. За тэр л энэ хэлсэн үг шүү дээ. За тэгэнгүүтээ би бас энэ шүдний угаалтан дээр нэг айгүй энгийн тип хэлээд өгчээ те. За хэрвч таны шүдний сойж чинь ингэж арзааж байгаа бол та буруу угааж байна гэсэн үг. Ингэж арзааж байгаа. Тий, одоо ингээ өснүүд нь ингээ дэлгдээд ингээ арзаачдээ штэ. Тэгэх юм бол та буруу угааж байна гэсэн үг. За тэрний оронд таны өснүүд чинь нэг тал руугаа илүү налуул илүү сайн байна гэсэн үг. Нэг тал руугаа налуул. Тий, нэг тал руугаа. Тэгэх юм бол та яг нөгөө нэг зөв хөдөлгөөнөөр угааж яах гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр бол одоо аль болох нөгөө нэг яг шүднийхэн саажийг харж агаад тэгээд би буруу угаад байгаа юм байна гэдэг ч юм уу тий. Тэр ойлголтыг авах бас боломжтой бас байгаа шүү. Тэгээд хит ингээ нөгөө нэг арцаагуул бас буруу байна л гэсэн үг. Тэгэд энэ шүдний бас нөгөө утас хэрэглээд идэг штеп. Энэ утсыг ер нь л байнга хэрэглэх хэрэгтэй байдгүй яадгүй. Би болохоор хэрэглэхээр нэг ордгоо мó яг үнэл. Завсралуу нь орж өгөхгүй тэгээд айгүй хэцүү байгаад байдаг. Тэгэхээр утсаа зөв сонгох хэрэгтэй болоод байна уу? Би буруу утас сонгоод байгаа юм уу? Би яг тэгж л ойлгосон л та юм. Орохгүй л сайн л байна. Тий. Тийм үү? Тий. Тэгээд тэгэхээр нөгөө нэг шүднүүд манд бүр ингээд одоо нөгөө нэг бүр хоорондоо баш тулгуур идэж чинь сайн байна гэсэн үг. Тэгэхээр бол тэгтээ орж байгаа хэсгүүд бол байдэн шүү дээ. Тий. Бүгдээрээ биш тий. Тэгээд орж байгаа хэсэг л бол одоо нэг шүдний хуудасаар бол сайн орж цэвэрлэх хэрэгтэй. Бас нэг юм дээр орохгүй байгаа хэсэг дээр бас нэг шүдний эмч дээр үзүүлэнгүүтээ ломбны хэсгүүд байна уу гэдгийг нэг шалгуулчих хэрэгтэй. Магадгүй ломб маань ингээ буруу игдсэн ч юм уу хоорондоо ингээ нэг хоёр бөөрөөр нь алдсан багт нэг хоорондоо нь алдсан ч юм уу тийм болохоор бас орохгүй байх тохиолдол бас байж магадгүй. Тэгтээ бас байглаасаа бүр үнэхээр гоё ингээ нэг юм бат бих шүдтэй хүмүүс бас байдаг. Тэр хүмүүс дээр бол бас ганц хоёр нэг шүдлөө нь орохгүй байх тохиолдол бас байдаг. Би харин бүр ингээд өөр дээрээ л яг бодчихвол ингээд энэ ямар ч сони шүдний утас хэрэглэх хэрэгтэй гэдэг байгаа. Тэнгүүд яг хэрэглэхээр орохгүй байгаа. Тэнгүүд нь би бүр ингээд чихэж мэхэд бүр ингээд ингэж мэгж байгаа. Тэгээ сүултээ орохгүй болох юм бүр шантар ямар амар хэцүү юм бэ гэдэг. Уул нь ийм нарийнхан л утас байгаа дах юм. Тэгжсэн. Тэгэхээр ер нь бас орохгүй байл нэг оруулах гад бас чичрээдэх шаардлага бас байхгүй юм шүү дээ. Бүр одоо яг өөрөө чи шүдийг үзээгүй л л та тий. Гэтэ яг ивэрүүл ямар ч ломбгүй одоо ингээд бүр ингээд тийм байх юм бол бас байж болно. Харин үнэхээр ломбтой байгаад ломбдууд нь хоорондоо наалтсан чи тэгээ орохгүй байх магадлал бас байж магадгүй. Тэгэхээр шалгуулах хэрэгтэй. Тэгээ ер нь манай Монголын баг ихэнх хүмүүс ер нь өвдөж ижил шүдний эмчтэр очиж байгаа шүү дээ. Ер нь өвдөөгүй байхдаа бас очих ёстой байх байлгүй дээ гэж би бодод байгаа юм. Одоо наан нь бас
үзүүлэлт харуулад. Гэхдээ ер нь тийм заалтаарч гэдэг юм уу, ер нь цаанаас нь одоо хүн сард хэдэн удаач гэдэг юм уу эмчэд үзүүлэх хэвээр зүгээр нэг үзүүлэлт харуулах хэвээр байдаг юм бол. 6 сартаа нэг удаа. 6 сартаа нэг удаа тийм. За 6 сартаа нэг удаа бид үзүүлэхээсээ гадна зүгээр харуулахаасаа гадна мэргэжлийн цэвэрлэгээ гэдэг ямиг авах хэрэгтэй байдаг. Тийм. Тэгэхээр одоо нэг буйл ба шүд хоёрын хооронд одоо нэгсэнд pocket гэж юм байдаг. Карма гэж юм байдаг тий. За тэгэнгүүт чинь тэр кармаг бол нэг шүдний савж бөгөөд нэг энгийн цэвэрлэгээ бол цэвэрлж чаддгүй. Тэгэхээр бол 6 сар тутамдаа заавал одоо нэг мэргэжлийн эмчийн цэвэрлэгээ авч иж мэргэжлийн эрүүл ахуйчийн бас цэвэрлэгээ авч иж энэ маань нэг насан туршдаа өөрийн шүдэрээ одоо бүр одоо ингээд 90 60 одоо 100 наслахтаа ч гэсэн өөрийн шүдтэй байх боломж нь бүрдчихэд гэсэн үг байна. Одоо энэ дээр бас нэмж суухад нэг сая цэвэрлэгээний талаар шууд дахиад нэг асууч нэг юм. Тэр нэг цэвэрлэгээн дээр бас нэг шүдний нэг чулуу байдаг штэ тий. Тэгээд чулууг ингээд түлхэх нь зөв одоо чулуу цэвэрлэх гэж ярих уу тий түлхэх гэж ярьдаг лөө. Түлгэх нь. Тий. Энэ нь болохоор яг хэр их үр дүнтэй зүйлээд тийм. Би бол нэг удаа хийлгэсэн л тий 2 жил лөө. Тэгээд яг өвдөөд сийгээд тах шиг байсан. Тэгээд энэ би тэгээд дараа нь яг энэ айгаад энэ бараг дахиж очиог өгч шиг. Тэгээд ер нь энэ зөв үү буруу юу тэгээд өвдөөд байгаа нь зөв үү тэгээд би одоо нэтэрлээс хагаад. За шүдний чулуу гэдэг маань юу вэ гэхээр өнгөр маань шүлсний кальцтай нийлэгдэж чулуутцдаг гэсэн үг. За өнгөр гэдэг маань болохоор өөрөө одоо хоол ундны үлдэгдэл гэсэн үг тий. Хоол ундны үлдэгдэл маань одоо олон хоногийн турш байхаараа ямар юу бактери л болно шүү дээ тий. Тэгэхээр нэгсэндээ тэр маань чулуу маань өөрөө чулуутцсан бактери гэсэн үг байхгүй. Тэгэхээр амны үндэ чулуутцсан бактерийг байлгах нь яаж буруу шүү дээ тий. Ойлгомжтой шүү дээ. Тэр араас нэг авсны дараа нөгөө сийгээд өвдөө. За яг тэр нь маань болохоор нөгөө тухайн хүмүүнд янз янзаар байдаг. Яг манад нөгөө чулуу төлөж байгаа ч юм уу эсвэл одоо нөгөө чулуу төлөж байгаа хүмүүсийн хамгийн их комплейнтдэг нэг одоо кейс нь л дээ. Тэгтээ одоо гой нөгөө нэг биофильм гэж Швейцарын бас их гоё юм гарцаа. Тэгээд тэр төхөөрөмж маань болохоор нөгөө нэг өвдөхгүй тэгэнгүүтээ airflow ингэж нөгөө нэг айгуу гоё одоо нөгөө нэг шүдэг чулууг нь бас цэвэрлж байгаа бас шинэ технологи бас байгаа. Тэр чулуу цэвэрлэх гэдэг дээр хүртэл дараагийн технологи гарч ирж байгаа байхгүй. Тэг яг нөгөө нэг хүн юм чин технологич өөрөө ингээд нөгөө нэг асуудлыг шийддэг болохоор нөгөө хөгжиж байгаа штэ тий. Тийм л утгаараа л ахaltaа. Гэтэ яг юу л юм бэлээ л дээ. Бис нөгөө шүднийхээ нөгөө нэг чулууг түлхэх яг тэр үед нэг жоохон өвдөөд тэгээ жоохон сийгээд тэгэл зүгээр болцсон л тоо. Зүгээр яг тухайн нэг жоохон одоо юу гэдэг эффект гэх юм уу нэг жоохон төр зүрийн зүйл юм шиг байлээ гэж бодсон. Сая бас асуултаар хүн асуусан юм байна уу? Шүдний чулууг өвдөлтгөө авдаг гэсэн ямар аргаар вэ гэд ямар нэг юм байдгийн болов гэж асуусан байсан юм байна. Тэгээ тийм байдгүй багж юм аппарат юм уу гэд. Багж аппарат тий. Тэгэхээр манай тэр Швейцарын аягүй алдартай бас аппарат байгаа. Тэгээд одоо өвдөхгүй. Тэгээ яг нөгөө нэг өмнөхөө бодвол үнэн дажгүй. Үнэн нь бол уул нь бол яг үндсэндээ бол нөгөө нэг яг одоо тэр аппарат маань болохоор одоо үнийг нь сайн санахгүй байна. Гэхдээ ер нь бол 30,000 евро ч илүү нэлээд үнэтэй байхгүй юу? Гэхдээ нөгөө нэг одоо хуучны чулаа төдөг аппарат маань бол жишээлбэл одоо сая төгрөг ч юм уу те нэг ингээд нэг энэ хоёрын хооронд те одоо ингээд нэг багжтын үнийн ялгаа бол байгаа л да те. Гэхдээ үйлчилгээний хувьд бол энэ шал өөр. Тэгэнгүүтээ дээрээс нь биднес нөгөө нэг яг Швейцарт байгаа үнээр ингээд биднес тэрийг санал болгоход жоохон Монголын нөхцөлд хэцүү шттэ тий. Тэгэхээр бол яг амар үнэтэй бол биш гэж би үзэж байгаа. Яг шууд одоо яг барыг л нөгөө нэг энгийн аппараттайгаа адилхан үнэтэй биднес тавиад өгцөө. Тэгээд гол нь нөгөө нэг яг энэ одоо бас нийгмийн асуудал болчиход байгаа байхгүй юу?
Тэгээд яагаад гэвэл бид нөөс яг энэ аппарат маань байснараа нөгөө нэг чулууг өвдөлтгүй гоёор авч болох юм байна гэдгийг мэдрүүлэхийн тулд бид нөөс нөгөө нэг тэрийг байлгаад хэрэглээнд оруулаад төлбөрийн хувьд ч гэсэн бас нэлээд боломжийн ер нь бол нөгөө цэвэрлэгээтэйг адилхан хийцэн байгаа. За тэгснээрээ биднээс нийгмийн хариуцлагын хүрээнд бас яг нэг шин юм хийх гээд байгаа нэг зорж байгаа нэг зорилго маань энэ юм байгаа шүү. Ойлголоо, баярлалаа. Би бас ингээд ер нь хоёлаа бүх талаас нь ярьсан гэж би бодож байна. Тэгээд энэ чинь сэтгэл хэсэг дээр ч гэсэн бас ингээд маш гоё мэдээлэл өглөө, ямар хэрэгтэй мэдээлэл ба хамт олонд нэмлэгтэн амжилт төсөй гэсэн ажил үйлс нь бас 10 будаа шиг амжилттай дүүрэн байгээ гэсэн сэтгэлүүдээс орж ирж байна. Тэгээд тантай ярилцахад бас маш их таатай байлаа. Тэгээд танд 2026 онд мөн таны ажил шинээр эхлүүлж байгаа бизнес болно. Бүх юмд нь бол амжилт төсөй. Тэгээд тантай ярилцах маш их таатай байлаа. За баярлалаа. Тэгээд бидэд продакт нэмлэг маань нийгмийн хариуцлагын хүрээнд нэг идент гэдэг шүдний соожны үйлдвэрийг бидээс Монголдоо ингээ хийгээд бас ингээд шин юм одоо салбар гэх юм аашаа тийшээ орцсон. Тэгээд шүдний цоорлолыг багасгах зорилготой төсөл маань бас амжилттай хэрэгжижээ гэд бас дотроо одоо залбирч байгаа гэх юм уу? Амжилттай байна. Ер нь бол ингээ манай терминалд орсон хүмүүс ер нь дараа нь цаашаа их амжилттай идэх штеп. За баярлалаа. Таас аваад ирээд хараалцахгүй нэг юм байдгийг штеп гэж хараалцахгүй тийм. Тэгээд хөө. За баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Баярлалаа.